Сутай хайрхан уул. Нэршлийн тайлбарын хувьд бол хоёр янз байдаг. За нэгт нь бол хүмүүст хэдүүлэн мэдээд байдаггүй суу таав гэсэн ийм төрөг гаралтай устай уул гэсэн утга бүхий үгээс үүсэлтэй гэж үздэг юм байна. Өөр нөгөө утга нь бол харин эсвэргээрээ олон түмний дунд түгээмэл дарахсан сүүтэй уул гэсэн нэр сунжирсаар сутай уул болсон гэж үздэг. Домог зүйн хувьд эрт цагаас хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж сүүг нь сан ахуй амьдралдаа хэрэгэлдэг байсан. Үүнтэй холбоотой сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан. Энэ сунжирсаар ингээд сүүтэй уул болсон гэх юм тайлбар бий. Ерөнхийдөө бол зэрлэг үхэр ялангуяа бол сарлаг тийм ээ. Мөндөрлөг уусыг ингэж бараад бэлчээрэлдэг. Сутай орхон уулыг өөрөөр цаст богдч гэж бас нэрлэх нь бий. Улаанбаатар хотоос 1016 км-ийн зайтай, Говь Алтай аймгийн Дарив Тонхил, Ховд аймгийн Дарив Цэцэг гэсэн ийм хоёр аймгийн нийт 4 сумдын заагт 60 гаруй км ингэж урт сунаж тогтсон Монгол Алтай нурууны мөнх цаст 13 ориглын нэг юм. Далайн түвшингөөс дээш 4090 м-ийн өндөртэй. Ийм төрийн дахилгатай уул. Хайрхны өвөр хэсэгт багахан ийм өндөрлөг дээр их овоо гэж нэрлэгдсэн эрт дээр үеэсээ дахиж ирсэн ийм овоо байдаг юм байна. 2008 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар уг их овоог дахиж сутай хайрхан уулыг төрийн дахилгатай юм уул болгосон юм байна.